Монгол одоо бол эрлийн задуунаас бас ялах юу вэ шүү. Монгол одоо нэгдүгээр дэсвэртэй. Эдлийн унаар уяа соёлт бүх юмыг даан. Юу бол морины юу бол уяаг бол хангаж өгөхөд бол илүү одоо сайн хүлээж авдаг. Ийм сайхан чанартай. Монгол одоо бол ер нь онцлог сайн талтай л да. Тэгээд дээрээс одоо ордны чиглэлээр яатсан өсөж гисэн тийм Монгол одоо гэдэг чинь бол одоо эдлүүдийг ялангуяа халын дамд бол ер нь дийл таарах шүү. Тийм ч учраас одоо зарим нэгэн атонуудад айлуудаас эхлээд элиз Монголгүй дийлээд байгаа байхгүй юу. Тэднээс ч хайлаад уралдаад л байгаа. Онцгой тийм атонууд бол бас юу вэ? Монголчууд нь эртнээсээ л энэ атомныхаа удам мөхчлийг өөр хооронд нь одоо сольж тэмээ хольж өржүүлж байгаа энэ одоо урдан чиглэлийн олон сайхан удам мөхчлүүд гарлаа штэ. Хөдөлмөр зүтгэл хийж шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо Монгол уяасны асар их хөдөлмөр. Гэтэл зүгээр нэг эрлээ цанцраа авчраад эрлүүцүүдээр хурдан болно гэдэг бол бас багсаар богино хугацааны ажил биш шүү дээ. Энэ хооронд том ялгаа гарч байна шүү дээ. Тэгвэл яг ер нь бол бид ч одоо миний хувьд ихэд л адуугаа санаж болохын тулд дээрээс вич одоо 70 оноос эхлээд л мортой нацсан давсан та гардаж одоо 50-д жил мортой нацлаа. Тэгтээ би адуугаа санаж болохын тулд гол одоо их анхаарсан. Одоо манай сумын сайн адуутай, сайн өгшөлтэй адууны өгшөл болгоно надад ирсэн. Би тэр болгоноос авсан. Энэ одоо манай адуу бас аваар чанарсан гэж бодож байгаа. Тэгээд одоо олон жилийн одоо миний үржилийн асуу юу шүү дээ, хөдөлмөрийн үрдүү шүү дээ. Тэгэхээр зүгээр сүүлийн үед бол нэг адны азар авчиж яаж чад тэгээд уралдчаад байдаг. Ер нь азар авчир тавихыг хэцүү. Адуу их эрлэгчдэг. Тэгэхээр эрлийг адууг ер нь уул үржүүлмээргүй Монгол адуугаараа бид уралдаад ирсэн. Монгол адуу гараал яасан ер нь сүүлийн эрлийг адуу гарч ирж байгаа болохоос бол хоочин бол бид дутал Монгол адуугаараа уралж байсан шүү дээ. Тэгээд тэрэнд бол болж байсан. Гойч наадам болдог байсан. Одоо эрлийг Монгол хоёр холжихтэй зэрэг бол одоо их хэцүү уралдахч хэцүү. Монгол адуу бол уралдахад бас заавал өдөртөд байдаг. Бас хараал тавилт одоо бүх юмараа нөлөөт юм шиг байна. Тэгээд одоо улсууд бол элижүүлэхгүй бол одоо дийлхий байлаагээд элит одоо бас өсгöd байна. Энэ тал дээр л одоо зөв яах хэрэгтэй. Энийг элит Монголыг ялгаж оролдох хэрэгтэй. Элит Монголыг ялгахад бас их ажил бий. Элит Монголыг ялгах чадахгүй байна. Монгол адуугаа элит адуугээд гасч байна. Элит адуугаа Монгол адуугээд оролцож байна. Ялангуяа дээд талын одоо эрх мэдлийн улсууд бол Монгол адуу цаашмал элит адуунуудыг үйлж оролцож шүү дээ. Харааж ил одоо харагдаад байж явахад л уралдаад л тэгээд барайнд ороод л заллуулаад яагаад явчихж байна. Тэгэхээр тэрийг яаж чадахгүй байна. Эрх мэдлийн улсууд бол тэрийг шууд яа явж байна. Гэтэл доо талын одоо малчид хөдөлмөрчид зүгээр ингийн улсууд бол тэрийг чинь гасуулаад л охироод л ингээд яваад байдаг. Монгол адууг нагаас шалгаас элитгээд гасаа хийчихдэг. Ийм барагчиг бол зөндөө одоо энэ гарч байна. Монгол адуугаа асуулж хад ирж байгаа улсууд байж л байгаа. Элит адуугаа уралдаад байж байгаа биднүүд дээр хараад л байгаа. Ийм л одоо ийм юунууд гараад байгаа юм. Тэгэхээр энэ одоо энэ Монголын уламжлалт морин уралдааны шинжилгээ хөдөлгөөнөөс нэж байгаа энэ бас асуудлуудыг бас ахад үеч бол бас дэмжиж зөв-зөвтэй санал гэж хүлээж авч байна. Тийм энэ хамгийн зөв-зөвтэй асуудал да. Ер нь юу бол Монголын морин уралдааныг бол аль болохоор одоо Монгол адуугааны уралдуулах, Монгол адуугаан дэмжих айхтар илүүжүүлэх байхгүй тал дээр нь одоо анхаарал тавьж ингэж яваа асуудал нь бол хамгийн зөв зөвтэй асуудал. Тэгэхээр нэрлээд одоо аль болохоор барьж
байх шаардлагатай. Ер нь даан эрлийч юм бол тэгээд манай Монгол ядууч болох байх шүү дээ. Монгол ядууч байхгүй бол тус юу өөрөлдчих нь. Тэсвэр хатуучлан чи өөрөлдчих нь. Тийм учраас Монгол ядуугаар хадгалж гений хадгалах гол шаардлага.